байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. Шинжлэх ухааны мэдлэг мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, залуу судлаачдын амжилт бүтээслээс хуваалцах зорилготой Science X podcast-ийн маань ээлж дугаар үгээр эхэлж байна. Science X podcast-ыг та бүхэнд шинжлэх ухааны технологийн сан болон Монголын залуу эрдэмтдийн холбооноор хамтран хүргэж байна. Хөтлөгчөөр Отхон сууд миний бие ажиллах болно. За ингээд энэ удаагийн дугаарын зочноор маань Шинжлэх ухааны академийн физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Цэднэгийн Базрагц оролцож байна. За сайн байна уу? За сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргье. За бидний урилгыг хүлээн авч оролцож байгаа танд маш их баярлалаа. За энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж одоо өөрийн мэдлэгээ бусадтай хуваалцах болсондоо би их түлэн баяртай байна. За та хамгийн эхлээд өөрийнхөө талаар товчхон танилцуулаад мөн энэ мэрэгжлийн хэрхэн сонгосон талаараа бидэнтэйгээ хуваалцаарай. За намайг Цэднэгийн Базрагч гэдэг. Би Ховд аймгийн Чандман суманд төрж өсөж тэндээ 10 жилээ төгссөн. Физикч мэрэгчлээ сонгох болсон шалтгаан гэвэл манай хоёр ах хоёлоо физикч мэрэгчлэлтэй хүмүүсийг төгссөн. Манай ээжийн нэг эрэгтэй дуу юу одоо наг зах маань манайхан тэр манай суманд ажиллах хүмүүсийг төгсөөд ажиллах болоод одоо манай ах дүүнэр бүгдөө физикч мэрэгчлэлтэй болох сонирхолтой болсон юм аа. Наг зах маань наран туржгээд улсын физикийн багш нарын олимпиад анх удаа болоход анхны олимпиад төрүүлж исэн тийм бас багш сайд юм аа, сайн шив. Тэгээд бид нь физик ээж аав хоёр нь болохоор хоёулаа эдийн засагч мэрэгчлэлтэй аа маань ерөөлж магтаалж хэлдэг тийм бас авиастай хүн байдээ. Тэгээд бид нэр ингээ 10 төгсөөл гэр бүлийн хурлаа ярилцаал ямар мэрэгчлэлтэй болох уу гэж бол хоёр ах маань физик сонгоцсон болохоор би ээжийн мэрэгжлийг өвлөгөө математикаар явъя гэдээ анхлаа шийдээд тэгээд тухайн үед чинь 2003 онд нэг сургууль дээр ингээ бүх тухайн аймгийн төгсөгчд нэг бөөнөрөө ороод нэг сумын наадам шиг өглөө ороод орой гардаг яг тэгж конкурс явдаг байсан. Яг тэр үед би 25 оноогоор уламжлалаар авдаг байсан. Тэгэхэд би 20 оноо аваад тэгэхээр нэг аймагчин улсын 5 сургууль ирдэ. Тэгээ би нэг хувийн сургуулийн эдийн засгийн математик небог анги авсан байхгүй юу. Тэгээд яг ингээд мэрэгжлээ сонгочоод энд ирээ сурах болоод тэнгэтээ би яг юу би өөрөө яг юу хийх сонирхолтой юм бэ гэсэн чинь яг физикээр урд нь одоо авдтаа бас физик олимпиад оролцоод улсын физик олимпиад орж исэн болохоор сонирхол маань арай тэндээ илүү байсан болохоор энэ жилдээ нэг жил одоо өнжөөд нэг жил физикээр энэ хотод бэлдээд тэгээд хотын хүүхдүүдтэй физикийн олимпиадад өрсөлдөөд бас нэгээр гарч ирээд чамгүй амжилт үзүүл өөрөөрөө бахархаад энэ чиглэлээр эргэлт буцалтгүй ажиллах одоо шийдэ гаргаж ирсэн юм аа. Тэгэхээр та физикч мэрэгчлэр сургуулаа төгсөөд анх ажлын гараагаа хаанаас эхэлж байв? За би 2004 онд хүмүүсийн физикийн ангид илсэн ороод тухайн үед онлайн физикийн ангид төгссөн. Одоо илсэж орохдоо хүмүүс анх удаага гүнзгий ангиж нээжсэн. Тухайн үед физикийн гүнзгий 1 2 гээд тэнд болохоор ямар хүүхдүүд ордог байсан бэ гэвэл тухайн сургалтын албаны эрхлэгч улам бараг гэдэг хүний санааж тахаар одоо улсын олимпиадын оролцож байсан аймаг болгоны шигшээ гараад ирсэн хүүхдүүд урилгаар авчихсан тийм бас шилэмгдэг аймагуудад орж одоо 4 жил сур төгссөндөө би их баярлалтай. Одоо тэгээд төгснөхийн дараагаар би эксмүстэй багшаар үлдээ 4 жил ажилласан. Тэгээд ажиллаад дараа нь 2012 онд Шинжлэх ухааны академийн физик технологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар одоо ажиллахаар болсон. Би яагаад багшийнхаа мэрэгчлэлээ шинжлэх ухаанд одоо сонирхож болсон бэ гэвэл би ч нөгөө оюутан байхдаа бороо аймаг хүүхэд. Тэгээд тухайн үед чинь програм явдаг байсан, цасмал зам тавигдаг байсан. Програмд олуулаа сууж байгаа зам мэник дэржигнүүртэй. Тэгээд дэржигнүүр дээр явхлаар стас ингээл сэгсчээл ингээл явдаг. Тэгээд тухайн үед би бодож байхдаа яагаад ингээд том жижиг машин бүгдөө явж байгаа дугуйнөр тэгэхээр дэржигнүүрийн хэмжээ нэг адилах юм болоо гэж гайхдаг байсан оюутан байх үед. Бууж ирээл ингээл амраал хүлэн амраагаал дэржигнүүрийг харахад яг л нэг 18-20 см-ийн зайтай л дэржигнээ хөрөөний шүтжиг. Тэгээд тэрийг их бодоод янз бүрийн тийм юм эргэцүүлж боддог байсан ч болооч юм уу одоо хөдөө өссөн хүүхд одоо амьдрал ах хоёрт багаасаа суралцснаасаа болсон юм болоо тэгээ би шинжлэх ухаанд дурлаад 2012 онд судлаачийн ажил хийхээр шийдээд физик технологийн хүрээлэнд орж ажилласан. Тэгэхээр та нөгөө дэржигнүр гэдээ ярьлаа шүү дээ тийм. Тэгээ надад айгүй сонирхолтой санагдлаа л да. Тэр дэржигнүрийн тэгээ яг тэр гол шалтгаан нь юу байсан? Яагаад тийм адилхан байсан? Яста сайхан асуулт. Би тэрийг тэгээ сүүлд нь ингээ бодож яваад өөрөө ингээ бодоод
судлаач өмнөх одоо хийсэн хүмүүсийн одоо тайлбар интернетээр уншаад үзэхэд машин болгон одоо нэг өөрийн хамгийн бага бензин идэх ашиглуулын коэффициент гэж байгаа. Мотор болгонд машин болгоных одоо жин одоо маасаас хамааруулаад тэр нь болохоор нэг 80 орчим дундч км цаг уртаа явж байгаа үед дугууны том жижигнээс хамааруулаад дугуй болгон одоо бидний мэдийн хаалганы дотор талд нэг дугуй тэдээр хийлээрээ гэдэг машин болгон дээр бичээд байдаг. Тэр дугууны хийлд нь болохоор 80 км цагийн уртаа тухайн машин таарсан моторын эзлэхүүний хэмжээтэй түлш одоо бензин шатвал зарцуулж байгаа үед газартаа тэр дугуйны харьцах хэмжээний талбай нь угаасаа тогтмол нэг л хэмжээтэй байд юм бэл. Тэгэл бөөрөнхий дугуйчин яг газар дээр тэгш болоод яг нэг ижил хэмжээтэй дараалтаа дарахаараа яг л нэг ижил хэмжээтэй дэржигнэр үүсдэг байсан бэл. Тэгэл энэ шалтгаанаас болоод би одоо судлааж болох гараагаа тавьсан да. Маш сонирхолтой шалтгаан байна. За тэгэхээр одоо таны яг сонгосон энэ физикийн мэргэжил. За тэр дундаа яг өөрийн чинь сонгосон онлайн физикч гэдэг тий. Энэ шинжлэх ухаан бол яг юуг судалдаг шинжлэх ухаан бэ? Энийг үзэгч сонсогч нарт илүү ойлгомжтой гоё энгийнээр тайлбарлаж өгөөч. Физикийн шинжлэх ухаан бол одоо байгаль орчин дээр явагдаж байгаа процессыг зөв тогтлыг танин мэдгэж чиглэсэн байна. Одоо өнөөгийн шинжлэх ухаанаар бол 4 төрлийн орон дотор харилцан үйлчлэл явагдана. Тэр харилцан үйлчлэлийн хүрээнд одоо байгаль дээр болж байгаа бүх процессыг тайлбарлаад байгаа. Тэгэхээр би ч өөр онлайн физикч мэргэжилтэй бол онлайн одоо физик юу судалдаг гэвэл ерөөсөө л тооцоолыг судалж байгаа. Одоо хийсвэрх юм цаасан дээр эсвэл үзгээр бичнэ эсвэл компьютероор бодоод онлайн судалгаа одоо туршилтын судалгаанаас юугаараа ялгаатай бол онлайн судалгаа нэхин заавалжгүй төрүүлж шинийг сэтгэж бодож яваад тэрийг нь болохоор туршлага батлаад амьдралд нэвтэрсний дараа тэр онлайн судалгаа маань өнөөдөр шинэлэг байх юм бол нээлт болоод Нобелийн шагнал авч байгаа. Түүнээс тэр нээгдээгүй байх юм бол зөндөө судалгаа байгаа ч гэсэн хизээ нэгэн цагт 100 жилийн дараа ч гэсэн нэгдвэрлэн Хиггс 2012-нд одоо 14 онд Хиггс бүүм олдохдоо бас л төдий хэрэг хэмжээний хугацаа гараад гол нь туршлагаар батлагдсны дараа амьд байгаа тохиолдолд Нобелийн шагналыг нөхөд өгдөг. Тийм процесстэй болоод тухайн мөрийн одоо группээс 2-3 хоног хүн авсан, бусдаас барсан. Тэгэхээр онлайн судалгаа өнөөдөр бол нийгмийн эдийн засгийн үр жишээ гэхээс илүүтэйгээр ирээдүйн одоо энийг одоо яаж одоо эдийн засагт нэвтрүүлэх вэ гэдгийг нь харж чадах юм бол онлайн судалгааны давуу тал нь тэндээ байна л гэж би харж байна да. Тэгэхээр онлайн физикийн судалгааг хэрэглээнд буулгахад бол маш урт замыг туулдаг гэж та ярьлаа шүү дээ. Маш их хугацаа шаарддаг. Тэгэхээр энийг яг одоо хэрэглээнд нэвтрүүлэхэд ямар одоо арга барил, арга зүйгээр одоо буулгадаг юм. Хэрхэн болох вэ? Эхлээд одоо онлайн судалгааг хэмжээглээд мэдээ заавалжгүй абстракт хийсвэр ойлголт. Цаасан дээр бодоод үр дүнгээ гаргаад бүх талаас нь нарийн одоо бодож боловсруулсныхаа дараа одоо туршилтанд орж байгаа юм. Одоо бидний одоо өнөөгийн нөхцөлд биднэрт юу гэж нэг энэ компьютер загварчил энийг хэрэглээнд буулгахад арай их дөхөн болж байгаа. Цаг хугацаа эдийн засгийг хэмнэж байгаа. Эхлээд загварчлаад онлоороо маш сайн нарийн тодорхойлж чадах юм бол тэрийг хэрэглээнд тэмдэглүүлэхэд энэ загвараа хийгээд ирэх юм бол одоо эдийн засаг цаг хугацаа алдахгүйгээр яг нарийн тоочныг хийх боломжтой байгаа юм да. За тэгэхээр та бас ерхий боловсролын сургуулийн сурагч нарт цагаар хичээл ордог гэдгсэн тий. За манай бас байгалийн ухааны салбарын залуу эрдэмтдийн холбоонд удирдах зөвлөлд ажилладаг. За бидэнтэй хамт бас мэрэгжил сурталчлах юм одоо өдөрлөг гэх юм уу лекцийг бас 10 жилийн сургуулиуд дээр хамт явуулдаг. Тийм физикийн мэрэгжлийг бол ингээд сурталчилдаг байгаа. За тэгэхээр та яг одоо энэ 10 жилийн сургуулийн сурагч нарыг харж яхад физикийн хичээлийг хэр сонирхож байна. За тэгээд тэр хүүхдүүдийн яг сонирхлыг физикийн хичээл рүү одоо татахад одоо яаж татах юм тий? Яаж татдаг вэ? Сонирхлыг яаж хүргэдэг үү гэх юм уу тий? Физикийн хичээлд ер нь одоо яг зөв ойлгох юм бол физикийн хичээл бол хүн болгон дуртай. Одоо сүүлгүүд бас жоохон дуртай болж эхэлж байна. Инженерээр дэрх юм бол бид нэр одоо хүн болгон гар утас таблет ашиглаад байна. Энэ бол хэрэглэгдэхгүй болсон юм. Гэтэл тэрийг англиар хийхдээ яг хүмүүс физикийн шинжлэх ухаанд суурлаад хийж байгаа. Тэгтэл өнөөдөр бүгд хэрэглээ болсон болохоор нэг хэрэглэн дээр ингээ анхаарад цаанаа юу болж байгааг нь сайн бас төдийлөн ойлгохгүй заахгүй болохоороос яваад байна уу гэж хараад байгаа. Тэрийг нь гоё яг ямар процессыг ямар аргаар тайлбарлалт, ямар онлоо тайлбарлалт тэрний математик
чиглэл нь юу гэдгийг тодорхой хэлээд өгвөл их сонирхолтой байдаг. Инженерээр гэх юм бол та бүдэрийн харилцан яриа сонсож байгаа юм бол би өөрийнхөө амны хүнтэй авины эрхтнүүдийн тусламжтайгаар агарын мөлөглөлийг хэлбэлзүүлээд та чихнийхээ эрхтний тусламжтайгаар хүлээж аваа сонсоод ингэж та бүдэрийн хооронд харилцаа үүсэж байгаа. Хүүхдүүдэд энэ мэдчлэн инженеэр тайлбарлаад өгөх юм бол гарс таблетны цаана юу болж байгааг мэдэх юм бол тэрэнд бас өөрөө хүсэн дурлаж шунаж бас ирмэлцэлтэй байх юм болов уу гэж би харддаг да. Илүү нөгөө сонирхлыг нь л илүү одоо татах цаана нь одоо тэр хүүхдэд тэмүүлэх нэг хүслийг нь л төрүүлж өгөх юм бол угаасаа надтай надгүй ч юм уу өөрөө сонирхлоороо сураа явцдаг. Гүнзгийрээ дараа нь эрэхтэй ямар асуулт өгөөрэй бэлдэх хүрээд ирдэг. Бидний багт ч нөгөө хорвоотой танилцсан түүх гэл гоё ном байдаг. Тэрийг үзэл бидсэн сонирхдаг гэсэн шүү дээ. Багчуудын үзэг дуртай физик ногоон автаа ном тэрий чи үзэл бид нар тухайн үедээ ингээл физик математикд ойлгох гол байдаг. Одоо бол бүх юм гэтээ интернет болчихсон хүн болгон өөрөөхөө тэрийг сурагчд маань хараа үзэх боломжтой болсон болохоор тэрийг л заагаад өгчих юм бол бас сонирхолтой болох байхаа л гэж бодож байна. Одоо манай улсад жилд хэд орчим хүн физикийн чиглэлээр бэлтгэгдэж байна. За тэгээд энэ чиглэлээр төгссөн хүмүүс ер нь одоо ажлын байраар хангагдах боломж нь хэрэг юм бол манай улсад бол физикийн физикч мэрэгжлэр одоо Монгол Улсын их сургууль бэлдэж байна. Физикийн багш мэрэгжлэр Монгол Улсын боловсролын сургууль бэлтгэж байна. Мөсийн нь болохоор сүүлийн жилүүдээс төгсөгч их багтаа байсан. Үүнийгээ одоо бид мөсийн удирдлагуудаас арга хэмжээ аваад одоо нэг анханаас нь тэтгэлэгтэй анги нэгээд энэ жилээс 10 гаруй хүүхд суралцсан явж байна. Бас энэ бас одоо ирээдүйн хожийг бэлдэж байгааг сайхан ажил гэж харж байна. Тэгээд төгсөж гарч ирээд физикч ер нь бол физикч мэрэгжил гэдгийг би одоо байгаль дээр болж байгаа процессыг ойлгох чадвар сурцсан байх юм бол альва мэрэгжил хөрөг чадвартай гэж хардаг. Ягаад гэвэл бодож байгаа бодлого маань байгалийн процессыг л бодож байгаа болохоор юм болгоны гүнд гүн биш ч гэсэн нарийн ойлгодог болсон байх юм бол мэрэгжил болгон л хөрөг чадвартай. Ерөнхийдөө физикч мэрэгжлээр төгсөө гараад ирэх юм бол физик технологийн хүрээлэн байна, их сургуулиуд байна. Тэгээд өөр газруудад 10 жилийн багш нар багшлж болж байна. Өөр газруудаас амжилттай яваа найз нар зөндөө байна. Яг манай ангиас төгссөн хүмүүсээс ондоо салбарт. Тэгэхээр та төгсөөд нөгөө хүрээлэнд ажиллаж байхдаа илүү тий Оросын албаны улсын Дубнагийн цөмийн шинжилгээний нэгдсэн институт гэж үүдэг тий тэнд бол ажилласан байсан. За тэгэхээр энэ бол мэдээж мэрэгжил нэгт судлаачдын хувьд бол маш том боломж байх тий тэнд та ямар судалгаа хийж байв? Энэ боломж танд хэрхэн олдсон бэ? Энэ боломж болохоор хүрээлэнд ороод намсраа багшийн удирдлагаар ажиллаж байгаа үедээ би Дубнагийн цөмийн шинжилгээний нэгдсэн институт гэдэг олон улсын эрдэм шинжилгээний судалгааны байгууллагт очиж ажиллаж байсан. Яг онлайн физикийн чиглэлээр. Тэгээд тэнд болохоор функционал анализ, функционал интеграл гэдэг одоо яг гараараа боддог. Одоо бид нэр интеграл бодоход функцээс авдаг бол тэрний оронд нь ахаа давхар функцээр авдаг гэх юм уу да инженеэр гэх юм бол тим функционал интегралыг бодох багс аргад суралцж ирсэн байгаамаа. Тэр минь бас надад цаашаа явах их дүмтэй төхөн болж байсан одоо болтол. Тэгэхээр бас өөр нэг олон улсын туршлага гэх юм бол та Хятадын шинжилгээ ухааны академийн их энергийн физикийн хүрээлэнд бас ажилласан тий. Тэгэхээр за энд бас ямар судалгаа хийсэн тэгээд тэнд одоо тэндээс олж авсан бодлоо мэдлэг мэдээлэл нь юу вэ? Энд ирээд одоо түүнийг хэрэгжүүлэх боломж нь хэр байдгийг. За баярлалаа. Энэ бол 2015 онд одоо тухайн манай хүрээлэнгийн захирлаас орлого гээд доктор маань энэ манай их энергийн физикийг нь олон улсын шинжилгээ ухааны мега прожект болох Base 3-гийн хамтын ажиллагаар хөтлөх анхааллыг одоо замыг минь тавьж өгсөн юм аа. Тэгээд тухайн үеийн хүрээлэнгээс одоо ингээд шигшээж аваад шинэ одоо залуу арай судлаачдыгаа өөртөө багтаа аваад тэгээд нэг баг болгоод Base 3 гэдэг нь олон улсын дэлхийн одоо 30 гаруй орнуудын 500 гаруй эрдэмтэн судлаачдын ажилладаг хамтын ажиллагааны одоо Монголын багт бүрэлдэхүүнд болж ажиллаж ирсэн. Тэрний үндсэн гишүүнээр би 5 жил ажилласан. Ингэж ажиллахтаа болохоор их олон зүйл дээр туршлагдсан. Гэтэ олон улсын коллаборац руу орохын тулд эхлээд 1 жил одоо босго гэх нэг даалгавар өгчөж байгаа юм. Тэр босго даалгаврыг давна гэдэг нь өөрөө их том шалгуур. Тэр шалгуурыг даваад нэгэнд гараад орох юм бол яг жинхэнэ коллаборацийн гишүүн болоод бүх судалгаанд ингээ оролцоод Base 3 дээр бол нэг 4 төрлийн судалгаа хийдэг. Чарманы групп, B5 физик гээд 5 физик гээд манай судалгаа болохоор Чарманын группийн судалгаан дээр профессор Пинг гээд нэг хятад эрдэмтнэртэй хамтарч ажиллаад явдаг байсан судалгаанд оролцсон юм аа. Тэгээд энэ хугацаанд коллаборац нь болохоор 4 удаа улиралд
нэг удаа хийсэн ажлаа тайлагнаж гişүү орнууд юм очиж өөрийнхөө судалгааны ажлаа тайлбарладаг байсан. Энд би 2 удаа очиж судалгааны ажлаа тайлбарлаж байсан юм байна. Тухайн үедээ BS3 маань одоо детектор электрон позитроны хурцгуурыг хооронд нь электрон гэрлэн хурдаар хурцж байгаа электрон позитронуудыг позитрон гэдэг нь хасах цэнэгтэй электрон хооронд гэрлэн хурцаар хурцж байгаа хооронд нь мөргөлдүүлээд түүнээс гарсан одоо хоёр дахь бөмбөсийн ховор задралын судалгааг ирж хайх судалгаанд оролцож байсан. Энгийнээр яриад үзэх юм бол одоо бухал өвсөн дотор хоорондоо холбоотой яг хоёрхан ширхэг ганцхан ширхэг өвсийг л хайхтаа дайны. Одоо тийм их өгдөл дотроос нарийн хайна гэдэг нарийн судалгаанд орж ажиллаж байсан юм аа. Тэгээд энэ хамтаа ажиллагаанд ажиллаж байх үедээ би бас нэг бахархууштай зүйл болсон. Одоо детекторын аюулгүй ажиллагаа гэж байдаг. Детектор маань тэр хурцгуур маань жилд хавар эхлээд 100 дуусаад 100 амраад намар эхлээд өвөл дуустдаг байхгүй. Жилд нэг 2 амралдаг. Энэ болохоор аюулгүй ажиллагааны нөгөө заавалгүй жижүүрүүд байж байдаг. Нэг нь шив жижүүр, нэг нь жижүүрээ ахлах гэх. Тэгээд өдрийн 24 цаг 8 цаг хэрэгжилдэг ийм ажил байдаг. Энэ болохоор калибрацийн гишүүн байх юм бол детекторийн одоо тэр бүртгэлд детекторын шивд хийсэн байх юм бол их бахархалтай. Яг би үндсэн калибрацийн гишүүн боллоо гэж. Энэ нэг бол би Монгол Улсынхаа багаас анх удаа хийсэндээ их бахархалтай байдیں۔ Тэгээд 10 хоног шөнийн ээлжинд ажиллаад яг миний дээр нэг дарагтай ойлгох нэг контрол румгээ том өрөөнд дотор би нэг 16 компьютерийн дисплей чиртэл сууж 30 минут дотор 30 минут тутам доод тэр репорт бичдэг. Одоо характеристикүүдийг нь одоо цорон захилгаа орон тэр гүйдэл хүчтэй бүх үзүүлэлтүүдийг бичдэг. Айгүй хариуцлагатай ажил. Хариуцлага өндөртэй ажиллагаа. Нэг буруу бичих юм бол би банзрагч биш тэр Монголын багийн алдаа болно. Айгүй хэцүү. Тэгэл тэн дээр чин айгүй чамбааж ажиллаад гарч ирэл ирсэн ч манай өдөр замгаач яг коллаборацийн гишүүн боллоо гэдгийг. За эндээ ирэл Монголдо ирэл би яг тайлангаа тавиал их сэтгэл амарч ирсэн. Ирээ одоо араасаа би алдаа хийсэн болов яасан бол өглөөдөө орж ирэл яг шивдийн дарга тэрний ингээд чарманы группийн багаа халахж орж ирээ бүх тайлан репорт авдаг. Яг яривлал юу болсон өнөөдөр процесс ямар болсон одоо детектор цогсон уу юмнаас болоод цогсон. Нэг удаа цогсон. Аларм гараад аюулын тохион эргээл өөрчлөлт гүрэнгээл яг манай гал командын машин шиглэн болчихж байгаа. Би уучраа олох гэсэн чинь за одоо юу болчихсон юм болоо би алдаа гаргаагүй өөрөөх л ажиллаа бод юм билээ хүн би одоо Монголын юм чинь ингээл яг тэгэл тэгсэн чинь манай миний дээдлийн шивтний хүн энэ тэр нэг өөрөөх нь цаашаа гарал хятадаар яриад детекторын би чинь детекторын тэр хурцгуу дотороо биш контрол өнөдөө болохоор цаашаа яриад шийд гаргаал юугаа шууд тэр нэг удаагийн детектор мөргөлдөөнө детектор гэдэг процессоо зогсоогоол 40 минут амраагаа дахиад эхэлдэг байхгүй яг нэг удаа нэг үргэлжсэн нэг мөргөлдөөний бүртгэл нэг 40 минут бол 15 минут амраал 40 минут бол ерөөс ингээл тасралтгүй 24 цаг явдаг. Нэг яг тийм нэг бас нэг зүйл болж байсан юм байна. Маш сонирхолтой бас хариуцлагатай ажиллаж байна. Энд одоо тэгээд олон улсын багтаа нэг баг болж ажиллахад за нэгдүгürt хариуцлага гэдэг зүйлийг сурсан баг. Тэгэхээр хоёрдугаарт ч юм уу одоо ингээд цаашдаа тэнд суралцах хугацаанд одоо ажиллах хугацаанд тэр багийнхнаас юу олж суралцсан мөн одоо хүндрэлтэй бэрхшээлтэй зүйл өөр юу байв? Тэгээд хятадын профессор хятадын багийн групптэй хамтарч ажиллахад манайхаас бас их өөр одоо та бүхэн мэдж байгаа хятадууд их өглөө ирдэг босдог. 8 цаг ажил их 8 цаг гэхэд бүх профессорууд нь өрөөнд дээрээ дараагаар нь суудсан байна. Би ч нөгөө шүн нөгөө детекторын жижүүртэй хийжэл за одоо өдөр нэг дарагтайгаа биш группийнхаа нөгөө хятадын талынхаа хүнтэй уулзаад даалгавартаа очсон шүү дээ. Нэг удаа очиж байгаа юм чинь зардал хийдвүлээ. Манай судалгааны төслийн зардал хийдвүлээ. Тэгээд томилтын мөнгө гинэ тэрийгээд тэрэндээ багт нэг явахдаа зөндөө даалгавартай яваад тэгээ уулзгаал шөнийн одоо 12-д гараад 8-д буугаад за би одоо профессор ирээгүй үүдэх шатахад 8 цаг бүгд ирээ суудсан. Тэгэл хизээ уулзахад өглөө 8-д гэдэг. Тэгээд өдөөс хойш орой эрт гараад 5 4 5 гэж яваал. Тэгэл маги бакалавра үедэн суугаа үлдчихдэг. Тэн дээрээс бол яг цаг гэдгийг бас их баримталдаг юм байлаа. Тэгээд хамтран ажиллахад профессорууд их нээлттэй хүмүүс эд юм билээ. Хятадын маань тэр болохоор байн гадаад оюутан аваад ажиллаж сурцсан болохоор тэгээд их хэмжээний өгдөл төр цуглуул одоо ажиллаж байсан тухайн үед Бээжинг электрон позитрон яг энэ электрон позитрон мөргөлдөж байгаа дэлхийн дээрх хурцгуудараас хамгийн их том мэдээлэл өөртөө цуглуулж авчихсан байгаа. Өнөөдөр их хүртэл 2009 оноос хойш. Тэгэхээр тэр их одоо нэг 10-ын нэг тэрбум ивент гэдэг. Нэг ивент гэдэг нь ажилтдаг нэг удаагийн мөргөлдөө нэг тэрбум ивент мөргөлдүүлээд авсан тэр их статистик дундаас маш ховор задртай хайх тэр арга техник нарийн одоо арга техникүүдийг тэн дээрээс ажил суралцсан да.
За би өөрийг чинь 2014-5 оноос хойш мэднэ. За тэгээд манай Монголын залуу эрдэмтдийн холбооноос зохион байгуулдаг хүрэл тогоот эрдэм шинжилгээний баг хуралд бол маш идэвхтэй оролцдог байсан. За миний мэдхээр 3-4 удаа оролцсон тий. За тэгээд энд одоо бид нар бол залуу эрдэмтдийн олимпик гэж ярьдаг шүү дээ тий. Энэ хуралд бол өөрөө маш идэвх чармайлтай оролцдгийн одоо шалтгаан нь юу юм. За тэгээд энд оролцохдоо нэг үргэлжилсэн судалгаагаар ингэж олон удаа ордог юм уу? Эсвэл тусдаа өөрөөр судалгаагаар оролцож ирсэн үү? Зөв. Миний одоо өгсөн хүлээдэг одоо ч гэсэн би одоо намар болох нь би догдолдог хүлээдэг бас эрдэмчлэгээр бол яа харахгүй одоо залуу эрдэмтдийн холбоо шинжлэх ухаан боловсролын яамнаас зохион байгуулдаг энэ хүрэл тогоот гэдэг залуу эрдэмт оюуны их спорт гэж би нэрлэх дуртай энэ эрдэмчлэгийн уралд 2012 онд анги оролцсон. Тэгэхдээ оролцохдоо онлайн ажлаар оролцоод, командын төвшний ажлаар оролцоод тухайн үедээ би бас надаас хүмүүс энэ ажлын эдийн засгийн нийгмийн эдийн засгийн үр шим нь юу вэ гэхээр би одоо тайлбарлаж чадахгүй байсан. Тэгээд одоо яг тухайн үедээ би физик онлайн физикийн хүмүүст яаж хүрэх талаар одоо их боддог ихсгэлсэн. Яаж би одоо ойлгуулах вэ гэд. Тэгээ би дөрөв тэр үед бол ойлгож хүлээж аваагүй байна те. Миний одоо ярих чадвар ч юм уу одоо бусдад ойлгуулах юм маань бас сул байсан байж байх. Тэгээд чадаагүй. Тэгээ би 4 жил хичээж бэлдэж байгаад 2016 онд дахин ороод одоо тухайн үед одоо нано хэрэглээ, нано атом гэл нано бүх юм нано туулахсан 10 байсах 8 зэргийг бол би өмнө болохоор 10 байсах 15 зэргийн метрийн 10 байсах 10 зэргийн метрийн тийм хуваасны дайны одоо гүнд ярьжсэн бол одоо би 10 ясах 9 зэрэг болоод арай жаахан амьдралтай ярингуудаа наашлуулад одоо өөрөөр хэлбэл жоохон томруулж байгаа судалгааны хүрээгээ тэгж яриад ингээд нана юу гэдэг гутаа комплекс ингээл потенциал аргаар резонансын параметрыг тодорхойлох нэгэд одоо нэг үе одоо энэ атомыг суулгачих юм бол нана хэмжээстэй ч юм уу суулгасан бол тэр өөрийнх нь резонанс болон гадны орны резонансаас яаж одоо хамаардсан бэ гэд ингээд ярих юм бол бид нэр цэргүүд хийж гүүрэн дээгүүр одоо нэг командаар одоо парад алхагаар алхдаггүй шүү дээ гэх юм бол гадны орн хэлбэлзээ тэр гүүр нурж яадаг тийм амьдрал жишээнд байдаг. Ийм байвууд одоо яг энэ одоо нана төвшний атомууд энийг үүсгсэн байх юм бол гадны орн ямар байх юм бэ? Ийм байвал ингэж болохгүй гэдэг тэр судалгаар хийгээд би 4 жил бэлтэж байгаад одоо сайдын нэрмжид грант хүртчихсэн. Миний одоо хамгийн 16 онд хүртчихсэн хамгийн сайхан үеүүдийн нэг байна. Тэгээ үүнээс хойш би дандаа өөр ажиллаар орж ингээд дандаа онлайн ажиллаар бэс гурван калбарацийн ажлаар би орж байгаагүй. Ягаад гэвэл калбарацийн ажлаар орохын тулд би заавалгүй тэрийг калбарацтай хүлээн зөвшөөрөөд илтгүүлээд тэр мэн сэтгүүл болоо хэвлэгдээд гарсны дараа энийг олон нийтэд ярьж болно гэж зөвшөөрөл авч ярьдаг. Тэгэхээр тэр болгонд чинь би очиж амждаггүй. Тэгэхээр би өөрийнхөө нэг онлайн мэргэжлээ төгссөнийхөө даваа талыг ашиглаа хажуугаар нь судалгаа хийгээд 17 онд би ахиж орохдоо би Гороспитальскийн тэгшгэлгээд одоо бозон Эйнштейний конденсац гэдэг арай жаахан наашлуулад ирж байгаа. Бид нар одоо өнөөдөр бид нар компьютерийн төвшил бол оргилдөө хүрээд байна. Энийн дараагийн төвшин одоо квант компьютер гэдэг. Тэгвэл энэ квант компьютер амин сүнс нь юун дээрээ өнөө бозон Эйнштейний конденсацын тунмал төлөв үүсгэх дээр тэр кубитүүд нь яаж гарах вэ? Тэр тунмал төлийг яаж үүсгэх вэ гэд энэ болохоор 2008 онд Нобелийн шагнал авсан туршилтын ажил байгаа. Тэрийг би онлоороо давтчихгээд 2 хэмжээгээр бодоод ахаад тусгай байрын шагнал авч ийсэн. Ягаад гэвэл нэг удаа гарант авсан хүн авдаггүй гэдэг зарчимтай. Гэхдээ нэг орсон хүн нэг судалгааны ажлаар 2 удаа ордоггүй. Тэгээд би дараа нь ахаал 2018 онд ахаад мөн орсон. Ягаад гэвэл миний жил болгоны хүлээдэг би тэнд өөрөөхөө би юу хийж байгаагаа бас гарант авчихсан ч гэдэг залуучуудтай хуваалцах гад мэдлэгээ хуваалцах гад ийм боломжууд байшүүгээд 18 онд агаарын молекулыг явуулж үйл үүсэх процессын технологийн судалгаа гэдэг одоо ажиллаар дахиад тусгай байрын шагнал авч ийсэн. Тэгэхээр энэ бол миний одоо ч гэсэн догтлолттой одоо болохоор ангийнхнантайгаа нийлээд физикч мэрэгжилтийн шагнал гэдгийг одоо ангийнхаа төгсөл мэрэгжил нэгтний шагналыг тий одоо ангийнхаа нэрмжид болгоод энэ өнгөрсөн жил шагналыг өгсөн энэ жил бас өгөндөө л гэж бодож байгаа. Энэ бол маш нэг үлгэр дуурайлтай ажил л да тий. Харин тий. Тэгэхээр сая өөрөө бас дурдлаа шүү дээ. Хамгийн сүүлд тэр 18 онд орсон ажил нь агаарын молекулыг ионжуулж одоо бороо үсгэх, үйл үсгэх үлээ тий. Бороор болох юм технологи гэдэг. Энэ айгу ингээд сонсоход л айгу тийм сонирхол татмаар сэдв байсан л да. Тэгэхээр яг энэ санааг одоо энэ судалгаа хийх санааг анх яаж олж авсан. За тэгээд энэ ажил маань одоо хэрэглээнд нэвтрэх боломжтой юм уу? Энэ судалгаа гэхээс илүү шинэлэг санаа одоо юг харна гэдэг их
миний бодлоор хэцүү юм байлээ. Ягаад гэвэл тэрийг хаалж харахын тулд одоо олон юм одоо судалгаа шинжилгээ ном сонин уншаад зөндөө одоо судалгаа хийсний дараа харах ч юм уу эсвэл анханасаа гоё олж харах ч юм уу. Тэгээ миний хувьд бол одоо олон улсын корпорациар явж байсан болохоор нэг нарийн төвшний ажил хийгээд бүр ингээд детальчилж нарийн юм хайсаар амгаад Монголд ч юм уу одоо Монгол их орондоо юу хийгээл ингээд ерөнхий нэг цогцоор нь харъя гэд судалгаагаа би түрүүн ярьсан чинь ингээд томруулаад байсан. Тэгж явж байгаад 2018 онд нөгөө үндэсний телевизийн шинжлэх ухааны цаг гэдэг нэвтрүүлгээс надад нэг эрдэмтдийн одоо ажил амьдрал одоо судалгааны бүтээлийн талаар яриад өгөөч гэх нэг санал ирсэн байхгүй юу. Тэгээ тэрэн дээр би орохдоо за би хамгийн сайн мэдэм чи атомын ертөнцийн чинь би резервуар ч юм уу ширээдэнгээр ирээ гэсэн чи ярьчихсан гэсэн хоёулын. Тэгэхээр би ингээ хараас чинь шийдэн харагдах нөгөө би тэгвэл Томас Эдисоны ирээ гэсэн чи ярьчихсан гэхгүй яхад тэгэнгүүт нь за одоо ямар сонголттой үлдлээ Никол Тесла гэдэг сайн мэдгүй юм байна гэ би за энэ хүний би ажил уран бүтээлээ бүгдийг судлаад яриа гэх нэг 7 хоног тэр хүнийг судлаад тэгээд тэгсэн чинь Никол Тесла маань тухайн үедээ одоо бидний хэрэгжилж байгаа Wi-Fi, Bluetooth энэ бүгдүүрийг нь онлайн төвшин судалгааг нь хийчихсэн. Тим мундаг эрдэмтэн 200 гаруй патенттай анхны санаануудыг шинжлэх санаанууд тухайн үед хамгийн их эзэмшсэн Томас Эдисоны шав байж хахад тэгээд Эдисон нь болохоор тогтмол гүйдээ гаргаад одоо тэр аргаар ажилладаг байсан бол Никол Тесла ховсох гүйдэлгээд тэргүүд яг ингээд зэрэгцэн юм шиг хэрнээ одоо өөр ажиллах процесстэй тэр судалгааг одоо өөлөө олж хараад тэгээд олон патент нээсэн. Тэр хүний ажил амьдралыг бодож явж байхад би их олон зүйлийн санаа олж харж ирсэн. Тэгэл тэгж байгаа л яг тухайн үед яг тэр маань бас өөрөө Никол Тесла газрын одоо дэлхийн одоо юуг ашиглаад цахилгаан соромжон төлгөөнийг гол газарт хараах боломжтой аянгийн одоо бидний сайн мэддэг Теслагийн тааварч гэх Теслагийн цахилгаан ороомогч агаар руу шууд агаарыг ионжуулдаг тийм тааврууд одоо тийм бид нар одоо интернетээр харах юм бол бүгд байж байгаа. Тэрийг харангуудаа агарын молекул чинь ингэж явж тийм байна. Агарын молекул өндөр хүчлэлтэй хэмээр ингэж явд юм байна. За чарж гэж гэн тэр discharge гэдэг чинь тэр юм. Корона discharge гэдэг чинь ингэж үүсдэг байсан юм ингээд түр үедээ харчаад тэгж явж байгаа л яг үүл тэгвэл яаж үүсдэг юм бол тийм би ингээл тэнгэр рүү би чинь хөдөөний үгд ингээл хүн болгоо мэдэндээ ингээл баг байхдаа үхрээс аачаад зөлийн дээрх баасаа бүгднийг цэвэрлжээд гол дээр очиод дээшээ хараад дээгүүр нисэж байгаа онгоцыг хараад утаа гармууд хараал энэ яаж үүсдэм болоо гэж үйл мүл хараад тэгж явж байхдаа л би за энэ үүлийг яаж үүсдэм болоо гэдэг санаад гарч эхэлсэн. Тэгээ үүлм нь болохоор яг олон түвшинд өндөрөөсөө хамааруулаад тэгээд үйл үүсдэг бороо мэн болохоор одоо бороо болж байгаа үүлм нь болох хамгийн доод давхаргадаг одоо 800-аас 1200 м өндөрт үүсэж байгаа. Тэнд л бий болж байгаа үүлнээс бороо орж байгаа. Тэгвэл тэрийг одоо яаж хурдан үүсгэх вэ гэхээр бороо үүлм нь өөрөө нэг агаар дотор явж байгаа одоо энэ тоосон зурууд тий усын төлсүүд ингээ өөрөө ингээ байгалийн замаар ингээ нийлэн байгаад нэг сантиметр 1 мм-ийн дайны болоод ирэхээр үүлэн бөөнөрс ингээ доошоо ингээ унаад тэгээ температурын үүлнээс гарч байгаа температур нь ямар байгаа шалтгаан бороо болох уу цаас болох уу гэдэг болоо явчихж байгаа. Түүнээс үүлэн дотроо бол өвөлж гисэн усан тус бол бүгд байж байгаа хасах жарт байж байгаа зүгээр усан туслаараа байж байгаа хансан үйл бол юунаас тэгээд яг тэр процессыг яаж хурцсах вэ гэхээр тэгээд би ч бас энийгээ ингээ хайгаал яваад байгаа гэдэг хүмүүс ингээд тэр үед чинь бас хүмүүс бас хийцэн байсан. Тэр нь болохоор нэг Нобелийн 2 шагналтаар ахлуулсан баг. Нэг Шинэ Зеландын тэр нэг юун дээр хийцэн байна Австралийн юун дээр. Тэгээд тэр чинь угсаа патенттай болохоор юу гинж харуулахгүй. Тэгээл яг тэрнээс ахуулаад яг тэгвэл discharge муу өндөр хүчлэлээр агаарыг ионжуулахаар тэр цэнэгцэн усны туслууд маань байгалийн замаараа процессээс хэр дахин хурдан нээлж байгаа талаар онлайн судалгаа хийгээд энэ ажлаараа би тухайн үед хүрэлт тогоод ороод мөн одоо Монгол Ардын намын нийгмийн амжилтсан залуучуудын холбооноос зохион байгуулсан прогресс 2019 гээд Монголын шилдэг залуу судлаачдыг сайжруулах эрдэмтдийн их хурал төрийн ордонд болоод тэнд ороод байгалийн ухааныхаа шилдэг судлаач нь болж байсан юм аа. Тэгэхээр одоо яг таны энэ гаргасан одоо санаа гэх юм уу те яг энэ судалгааг одоо манай Монгол улс яаж одоо нэвтрүүлэх боломжтой. Энийг одоо бид нар ч ингээд нөгөө нэг хавар болол одоо төмөрийн үед үйл бороо орохгүй нэгэл маш том асуудал болдог шүү дээ. Тэр ингээд сонсоход бол маш хэрэглээтэй, практиктай, ач холбогдолтой ажил байгаа байхгүй. Тэгэхээр үүнийг яг одоо практикт нэвтрүүлэхийн тулд надад ийм зүйл хэрэгтэй байна ч юм уу те. Ингэчүүл бид нар одоо практикт нэвтрэхэд бэлэн боллоо гэсэн
зүйл нь юу вэ? Яг тэгэхээр энийг яг хаана байрлуулах вэ гэдэг байрлал энэ талын бас нэлээд судалгаа хийсэн л да. Одоо бол ингээд олон төрлийн янжуулах тэр нэг процессуудын судалгаа хийгээд багаагаар явуулаа л гай өөрийнхөө миний хобби яг гэдгүүл ажлынхаа үндсэн ажлынхаа хажуугаар хийж байгаа хин нэгний сангуужилт авалгүйгээр өөрөө багаагаар мөнгө басгаал багаагаар их юм өөрөө сайн ойлгохгүй тэр чинь бусдад ярихын тулд би нэг багтаа ч юм ажиллахаа чадахгүй. Тэгэл электроник мэддэгтэй, тэгээ цагуурчийн мэдлэгтэй, онлайн физик яаж үүсэх үү, хаана тавиул болох вэ, манай Монгол орн маань хэр цөлж чинь гэд энэ талаар одоо хүрээлэнгийнхаа одоо зэрэгцээ хүрээлэнгүүдийнхаа эрдэмтэн судлаачтай санал бодлоо солилцоод багуугаар ахиулъя л байгаа. Тэгээ удахгүй бас үрд үнд хөрөнгө гэсэн судалгааны төсөл дэвшүүлэх боломжтой тий. Тэгээ удахгүй бас нэг үрдэнд хүрэх байхаа л гэж бодож байгаа. За тэгэхээр энэ бол таны яг хоббигоор хийж байгаа судалгааны ажил юм тий. Тэгэхээр за яг үндсэн судалгааны ажилт нь юу вэ? За бас доктортой сурж байгаа. Докторийн судалгааны ажил нь яг ямар ажил вэ? Би энэ намраас эхлээд хүмүүсийн физикийн тэнхимийн докторантур дэлгэн судалж байгаа. Одоо докторийн судалгааны ажил бол бас яг шингэний механик статистикийн судалгаа байгаа. Энгийнээр ярих юм бол одоо хэрэглээ нэх юм бол бид бүгд одоо орчлын ертөнцийн дэлхийг бол 70% нь хүн гэх юм бол бас ойролцоогоор 70% нь тэгэхээр усан орчин дотор явж байгаа физик процессыг судалах юмар тэрийг тайлбарлах одоо термодинамик параметруудыг тайлбарлах жишээлх юм бол энэ усан дотор одоо ис байна, химийн үйлдвэрүүдэд байна. Энэ одоо бид нэр эцсийн дүндээ эцсийн дүнд үүсэж байгаа бүтээгдэхүүн л их чухал шүү дээ. Тэгэхээр миний одоо энэ судалгааны арга нь болгоо интегралт гიშтгэлийн арга гэж байгаа. Энгийнээр хэлэх юм бол энэ аяганд байгаа 200 мл усанд бол нэг 10-24 зэрэг атом байгаа. Энэ дэр одоо бид нэр баах хуцаа хийгээд уусах процессын өнөөдрийн одоо молекул динамик ч юм уу Монте Карло заргуучлаар гэх юм бол 10-25 зэрэгдийн одоо тооцоол бодох одоо компьютер бол үнэхээр бас хэцүү. Тэгэхэд миний судалж байгаагаар бол интеграл арга гэж байгаа. Бид нэр сайн бидний интеграл гэхээр жижиг юмнуудыг нийлүүлээ нэгцэн болгочдөг. Тэгэхээр эцсийн дүндээ бид нэр тэмцүү тогтсон дараах зүйлийн нэг цөм болгоо бодчихж байгаа болохоор тэр арга маань илүү хүчтэй арга. Энийг 1914 онд бас анх цаанагийн дэвшүүлээд одоо 2010-ад оноос хойш одоо компьютер болон математик арга сайжирчаад судлаачдын чиглэл их орж байгаа. Тэгээд энд бол Монголдо бас энэ чиглэлийн судалгааг хангалтчаар нь хийж байгаа. Өдөртөгч 2 өдөртөгчтэйгээ хамтраад тийм болохоор бас их. Тэгэхээр нэг үгээр хэлбэл яг усанд альва бодис уусах процессыг судалж чинь гэсэн үг. Тий, ер нь бол усан орчинд одоо уусмал гэдэг юм бол уусгагч байгаа. Тэр хоёрын л одоо тэнцвэр тогтсон дараах термодинамик хэмжигдэхүүнүүдийг тодорхойлж байгаа. Химийн потенциал, дотоод энерги даралт гээл тэр хэдийг тодорхойлж байгаа гэсэн үг. Тэгэхээр энийг одоо бодож тооцоолохын одоо ач холбогдол нь юу юм? Хэрэглээ нь хаана байх вэ? Тэгээ энийг ингэж тооцсноор бид нэр юу хийж болох вэ? Одоо им ханган нийлэмжлэн одоо юу вэ? Имийг хийхэд юуг одоо юута ямар одоо уусмал дээр ямар уусгагчийг одоо уусгачих вэ? Тэгвэл тэр мэн одоо ямар шинж стандартай болох вэ? Дараа нь одоо тэр хүний бие организм жахаал усан дотор байгаа тэр усны хэрэгтэй газараа яаж авааж хууд одоо энэ директигээд энэ судалгаа байна. Энэ чиглэлтэй бол их хэрэглээтэй. Ялангуяа одоо дандангаар одоо байгаль орны салбар физик хэмээн дандангаар явахаас илүүтэйгээр нэгэн цэгт одоо уулзаж нийлмэл одоо энэ хамтарсан судалгаа хийх одоо чиглэл одоо сүүлийн үед их онцлог болж эхэлж байна. Яг энэ дээр л одоо гол судалгаа нь байгаа юм да. Тэгэхээр интеграл тэгштгэлийн аргаар судалж байна гэж байна. Тэгэхээр яг энэ аргаар судлах нь одоо бусад аргаараа судлахаас яг ямар давуу талтай байх вэ? За одоогийн байгаа тэр молекул динамик болон Монте Карло арга маань дотор энэ усан дагуулгач байгаа ч юм уу тухайн уусмал дагуулгач байгаа атом молекулын тооноос хамаарч байгаа. Тоо ихтэй хэдэн зуун мянган атом болоод ах юм бол бодож чадахгүй байгаа. Гэтэл интеграл тэгштгэлийн арга 70 дарга буюу тэр тооноос үл хамааран хичнээн одоо атом молекул байхаас үл хамааран бүгдөрөнгийн нэг удаа л бодоод одоо тэр материал за нэг удаа бодоод эцсийн дүнгийг л бодож байгаа. Ялгаа нь тэндээ хүчрхэг арга нь тэр л байгаа. Тэгэхээр энэ бол яг өөрийн чинь докторийн судалгаа. Тийм, докторийн судалгааны яг гол хийж байгаа ажил. Тэгэхээр өөр бас судалгаан дээр ажиллаж байгаа ах одоо үндсэн судалгааны ажиллаж гэх юм уу те? Өөр ямар судалгаан дээр ажиллаж байна? Өөр одоо бас нэг захиалга төсөл төр хүрээлэн дээр бас тэрний гол гүйцэтгэж болсон. Тэр нь болохоор тоосны загварчлалын судалгаа. Одоо салхины одоо орчны нөлөөлөөс хамааруулаад газаргаас салхитай хамт үүсэж байгаа дэгдэж байгаа тоос маань одоо хаа хэр хүртэл тархах уу тэр тархалтын загварчлалыг хийсэн. Тоосны одоо диаметрийн хэмжээнээс хамааруулаад ямар өндөрт хөөрөх үү ямар хэмжээтэй талбайгаар тархах уу гэдэг тэр
загварчлал. PM 2.5, PM10 гэж тэрнээс хамаарна гэсэн үг. PM 2.5, 2.5 10 одоо ямар байхад салхины хурд одоо хэд байхад хэр хор тарах уу, хэр өндөрт гарах уу гэдгийг талын загварчлалыг, орлын загварчлалыг ANSYS гэдэг програмаар одоо загварчилж ажиллаж байгаа. Тэгэхээр одоо загварчилж байгаа гэхээр урьдчилан таамаглаж чинь гэж ойлгож байна. Одоо урьдчилан таамаглаж байгаа одоо хүнд үйлд одоо уул уурхайн үйлдвэр ч юм уу тэрний одоо үйл ажиллагаатай явагдаж байгаа эсвэл байгалийн жамаарч юм үүсэж байгаа шороо маань агаарт гараад хүрээлэн байгаа эко орчиндөө одоо ямар гар нөлөөтэй үзүүлэх вэ юм эрүүл тэнд ажиллаж байгаа эрүүл мэнд хүмүүстэй эрүүл мэндэд нь яаж нөлөөлөх вэ гэдгийг урьдчилан таамаглах одоо боломжтой гэж үзэж байгаа ингэж загварчлалснараа. Урьдчилан таамаглаад за ингэ загварчлал гаргачлаа. Энийн тэгэхээр цаана яг ямар оч холбогдолтой хөө бид нар энэ таамаглалаасаа шалтгаалаад урьдчилсан сэргийлэх тийм арга хэмжээ авах боломж байгаа гэсэн үг. Тэ энэ таамагаас одоо гаргаснаа үр дүнгээс ахуулаад одоо ийм салхитай байх юм бол одоо тэр үйл ажиллагаагаа тэгэрэж гэдэг юм уу одоо чигшүүлэгч ус цацсан ч гэдэг юм уу эсвэл ийм бага ийм салхитай байх юм бол ийм үйл ажиллагаа явуулж болохгүй юм байна шүү. Эргэн тойрны экосистемд ингэж нөлөөлөх юм байна шүү гэдэг тийм одоо зөвлөм заавар гаргах боломжтой л гэж үзэж байгаа. Одоо яг энэ ажлыг цаашаа үргэлжлүүлээд одоо уулуурхайн тесэлгээ хийхэд одоо бид нар уул тесэлгээ хийхээр агаарл бүүн шороо цацдаг. Тэр нь одоо салхиар дараагаа ямар болох вэ гэдэг үргэлжлүүлсэн бас судалгаа нэм захиалга төслүүдээс орж ирээл хийгдэж байгаа. Тэгэхээр та цаашаад одоо өөр ямар судалгаан дээр ажиллахаар төлөвлөж байна? Цаашдын одоо судалгааны ажлын төлөвлөгөө юу вэ нэ? Цаашдын судалгааны ажил маань бол яг энэ загварчлалын чиглэлээр байгаль дээр болж байгаа физик процессыг загварчлах. Тэгээл агаар молекулыг хэмжүүл үүсгэх процессын судалгаа, энэ тоосны загварчлалын судалгаа, шингэний статистик механикийн одоо энэ онлайн загварчлалын энэ судалгаан дээр л одоо илүү төвлөрж ажиллаад одоо шинэлэг мэдээлэл одоо бусадтай хуваалцаж их орондоо бас нэг үр дүнтэй юм хийл гэж бодож байна да. Тэгэхээр яг энэ загварчлал тархалтын судалгаа гэж явахаар мэдээж математикийн шинжилгээ ухаантай бас давхар холбогдох бах тий. Тэгэхээр та одоо мэдээж энэ онлайн физикч гэхээр математикийн одоо мэдлэг мэдээлэл ариунтай байж энэ ажлыг хийх бах. Тэгэхээр математикийн шинжилгээ ухаан, физикийн шинжилгээ ухаан хоёр бол одоо шинжилгээ ухааны хаан хатан хоёр гэж ярьдаг тий. Тэгэхээр энэ хоёрын одоо энэ холбоо хамаарал дээр суурлаад одоо юу гэх юм салбар дундын шинжилгээ ухаан хөгжиж чинь гэсэн үг те. Тэгэхээр энэ дэр та одоо яг ямар байр суурьтай? Тий яг физик за математикгүй шинжилгээ ухааны хаан гэдэг бол би угаасаа хүлэн зөвшөөрн марахгүй. Физик юу гэдэг бол физик англиар санааг нь төрчихөн бодож байгаа. Процесс яаж явж байгааг бодоод одоо миний ойлгосноор математикээр илэрхийлж одоо тэгшгэлээр ч юм одоо гараараа илэрхийлж байгаа нь математик болоод байгаа. Тэрнээс цаашаа математик үйлдэл хийж байгаа. Тэгэхээр математик яг арга үнэхээр чухал. Одоо тоосны загварчлал Navier-Stokes-ийн тэгштгэлийн одоо тухайлсан ерөнхий одоо тухайн шийдийг бодож явах бодлого болоо явж чинь одоо шингэн болоод ирэх бол оранжтын техникийн тэгштгэл болоо явж чинь гэх мэтлэн санаагаа л олж юм бол цаашаа математик аппаратыг бол үнэндээ бол яаж бодож болж байгаа юм. Аль докторгоо ч юм уу хөрвүүлээ ч юм өөрийнхөө яг тэгэхээр математик аппарат бас сайн байх хэрэгтэй. Тэгэх юм бол энэндээ физикийн процессыг бол тайлбарлах боломжтой л гэж би харж байгаа. За тэгэхээр нэлээд судалгааны ажил болон одоо мэргэжлийн талаар хоёулаа нэлээд ярьлаа л да. Одоо би яг банзрагч гэдэг хүний бас хувь хүн талраас нь жоохон асуумаар байна. Миний мэдхээр банзрагч маань бол за жишээлх юм бол шинжилгээ ухааны нөгөө эрдэм шинжилгээний ажилтны баяр гэж болдог тий. За энэ баяр дээр бол би банзрагчаа одоо ерөөл магтаал хэлж ирснийг нь бол маш сайн санаж байна. За тэр жил бол тэгж оролцож ирсэн. За мөн манай холбооны ойдэр ч гэсэн ерөөлч өргөл ажиллаж ирсэн. Тэгэхээр сая би сонслоо л да. Аав нь бас ерөөлч магтаалч хүн байсан гэдэг удам залгаж ирсэн. Тэгэхээр ийм авьяас нь бол уламжлаж ирсэн авьяас юм байна. Мөн миний мэдхээр одоо цаахуу багштай хамт бүжгийн одоо ийм хамтлагт бас бүжиглж ирснийг бол сайн мэдх юм байна. Тэгэхээр маш ийм урлагийн авьяастай хүнэлтэй. Тэгэхээр яг одоо энэ судалгаа шинжилгээний ажилласаа гадна одоо энэ ямар ийм чөлөөт цагийн ийм хоббинуудтай вэ? Чөлөөт цагаа одоо хэрхэн өнгөрүүлж чинь судалгаа шинжилгээний ажиллаа л зөвхөн хийгээд яваад ахгүй одоо бид нар чинь тархи амраах маш их шаардлагатай байдаг тий. Тэгэхээр энэ талаар одоо залуу судлаач нартай бас сонирхуулаач. За баярлалаа. За ерөөлж магтаалж гэхлээр яг аргагүй аавын гэн л дээ. Тэгээд яагаад ерөөх болсон бэ гэвэл юу ч урд нь огт тийм хэлдэггүй байсан. Тэгээд их сургууль төгсөөд хүрээлэнд орсныхаа дараа за одоо
дүү минь биелдэг байхгүй юу? Монгол ардын бүжиг сайн биелдэг. Тэгээд аав минь бас би биелэж. Тэгээд дүү минь бүжиглдэг болохоор за би энэ одоо битбус өвтэйгийг одоо авч үлдэх бас надад бас нэг юу байх юм байна да. Би юуг нь авч үлдээдэй гэсэн чинь надад хамгийн чадах юм ерөөл хэмжээг санагдаад аавын нэг дээр үе нөгөө нэг ногоон дэвтэр байдаг да 12 мөнгөний тэрэн дээр бичсэн зөндөө ерөөл байдаг байхгүй юу. Тэрийг эхнээс нь ахвалаа чэйжлээд исэн багаар чэйжлээд тэгж байгаа л нэг удаа шалхуулсан ч харин болох юм байна гэд тэгээд айдан тааруулаад Баруун аймгийн айдан ямар байх вэ гэж хагаад тэрэндээ тааруулаад яг өөр ингэсэн бас нэг тийм нэг аваараа заалгаа юу манер айдантай болоод Монгол алдартай дулаан нууц товчоо шашнаас тэ энэс мөнхөд илвэсэн хөхрөх тэнгэрийн даяатаа дэлхийн улсуудаас ялгарх хөх толгон тэмтэй эзэн Чингис хааны эрдүүл тусан болон төсний төвшин Монголынхоо эрдэмтэн судлаа та бүхэндээ айлтгаж байгаа билэг сонсгож байгаа ирэл байна. Алтан дэлхийг хөгжүүлэхийн төлөө оюун бодлон уралдаж цаглашгүй оюун ухааны цаг хэмжээгээр хайрлах дэлхийн дамжин ирээд усгаж байгаа хайр болоод ирээд та бүхнээс ахуулаад бүх Монголын эрдэмтэн судлаачдын маань судалгааны ажлын үр дүн гандан бүрэн налаа шиг ёроолоосоо мундаж галбар байсан модны цэцэг шиг үзүүлээсэн цэцэглэж сансан бүхэн чин саадгүй сарнарны туяа мэд бодсон бүхэн чин саадгүй өөрсдийн чин бүссэн ёсоор бүтэж цэцэн бэлэг та бүхэн маань цэлгэр Монголоо хөгжүүлэн мадраач цэцэн ардаж аргааж бүхэн үлцэдөө сайхан ирүүлэг өөд өөд нь нүргэн дэвшүүлээ. Тэгээ тэр мэн одоо нэг удаа яригдээд 2 удаа бас хэллээд бас нэг сайхан гэвэл 2018 он 17 оны үйл одоо ерөөс магтаач улсын уралдаанд авдаа цог ороод 2-ын даваан дээр гараа зогсож байхад бас би бас нэг битбус тээхэд бас боломжийн байна да гэж өөртөө бас нэг санаа авч ирсэн. Гэхдээ сайн цаашаа явж чадаагүй л тэгээд хасагдсан би аав минь цаашаа явсан. Тэгээд чөлөө цагаа гэх юм бол хобби гэх юм бол шадар тоглоно бас теннис тоглоно хаяа бас муугүй. Тийм ийм л хоббинуудтай да. Тэгэхээр аав бол одоо ерөөлч магтаалч гэдэг чинь өөрөө тэгээ ингээд зөхиодог те өөрөө зөхиох уу яаж одоо тэрийг зөхиодог юм бол анх эхлээд зохионо гэхлээр анх эхлээд хүмүүсийн зохиосныг би их чэйжилдэг байсан. Тэгж жагаад байгалийн ухааны салбарч физикч болохоор би нөгөө нэг зүйл тогтолч юм үйл процесс яаж явдгийг нөгөө нэг цаагуурн жаахан гадралах гэдэг утгаараа зохиож үчихэд их амархан болоо явж тийм байлээ чи юм шилгээл тийм шилж одоо ий сайлуулаа шил болж ин тэгэхээр ийсэн минь одоо хаана нөхөр Монгол орны тийм 33 тавьж гэдэг юм уу тэгээд цэсэн тэдэн температур тайланж гэдэг юм уу ингээд зохиогод надад их төхөм физикч мэрэгжил маань бас энэ ерөөлж магтаалж юм уу энэ битбус өвтэйгж болох тал дээр бас надад бас тусалж байгаа болохоор би нөгөө физикч мэрэгжил юм байна. Юм болгонлог хөрөг чадвартай болцсон байдсан байна л гэж би хэлээд байгаа юм. Нэг манай мэрэгжилч гэсэн би бас одоо хөрөг чадвар сайтай гэж ярих дуртай л да тийм мэдээлэл технологи математик мэрэгжил бас яг тийм байдаг. За тэгэхээр бидний подкастын маань цаг ерөнхийдөө өндөрлөх тийш хандж байна. Та одоо залуу судлаач нар болон залуустай хандаад бас хэлэх зүйлээ хэлж өгнө. Уриалах зүйл. Хандаад тэгээд залуучуудаа хандаад нэг одоо судалгааны чиглэг, нарийн судалгааны чиглэлийг барьж аваад бас сайн үзэх хэрэгтэй гэвч бас олон талын одоо хөргөцөөч юм уу суур мэддэгтэй байх юм бол тэрийг яаж бусад шинжилгээ ухаантай ч юм бусад судалгааны ажилдаа холбож чадах вэ гэдэг их том чадвар суугаад ирэх юм бол одоо их одоогийн өнөөгийн шинжилгээ ухаан дангаараа явахгүй нийлэмт процесс болж байгаа үед бол тэр их том чадвар шүү. Тэгэхээр бусад залуучуудаа тийм чадвартай болоороо л гэж хэлье да. За баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч оролцсон банзрагчтай маш их баярлалаа. Цаашдын судалгааны ажилд амжилт хүсье. За та бүхний ч гэсэн сайхан хийж байгаа үйл хэрэгт нь өндөрөөс өндөр амжилт хүсэн өрөөё. Баярлалаа. За баярлалаа. За ингээд залуу судлаачдын Science X подкастын маань ээлж дугаар өгөөр өндөрлөж байна. Та бүхэнд хэрэгтэй сонирхолтой мэдээлэл хүргэсэн гэж найдаж байна. Ингээд дараагийн дугаараараа уулзлаа. Түр баяртай.